Хүн чиний төлөө өвхөн сэхэн яадаг дуу байдаг тэгж ярьдгийн. Тэр бол ер нь бол хоосон талдаа. Зүгээр л би энэ хүний төлөө амьдрна. Надад байгаа бүхэл оюун одоо би юутай юм тийм ээ. Миний зүрх одоо миний хайр, миний сэтгэл одоо юу байдгийг чадвар одоо тий бүх юмараа би чиний төлөө байна. Би чиний төлөө амьдрна. А нөгөөх нь бас яг тийм хандлагатай. Би чиний төлөө байна. За ингээд амьдраад ирэхэд тэнд бүтэн амар тайван тогтно. Би бүр энийг таанахт амлаж байна. Тэгээд амьдраад ирэхээр хүн яадаг гэхээр нөгөөтгөөсөө бүр ерөөс бааги чи миний төлөө өгөх үү гэл эсвэл би бодоол те энэ миний төлөө өгөх болов эсвэл дайсэрэнгүүд манийгаа хаяа зутаах би ерөөсөө тэгж бодож байгаагүй би итгэдэг хэрэг хүн үржирээ эхнэрээ чи аална гэвэл энэ миний өмнөөс үхэндээ би мэддэг байхгүй юу зүгээр л итгэдэг энэ надад хэлээгүй гэтээ би итгэдэг зүгээр л хідэн оны хідэн сарын хідний өдрийн хідэн цаг минут нь тийм юм төрснийг би мэдгүй гэтээ ямар ч гэсэн 20 жилийн амьдралын дунд бурхан нэг юм байгуулсан ба гэтээ хизээ энэ бий болж байна гэдэг нь бидэнд мэдэгддэг вэ гэхээр би өөр ингэх бүх ашиг сонирхлыг хажууд тийш нь хаях үед би хүсэж байна би ингэмээр байна би нэг аммаар байна би тэгмээр байна чи намайг тэг чиний хайр хааван чиний юм хааван чиний гих юм биш харин эн чин багаар хаягдаад явдаг байхгүй юу өөрийгөө харах тоолонд бол энэ хэрэггүй юм байна энэ хог энэ хэрэггүй юм байна хог гэ хаях тоолонд бидний зориулт өөрчлөгдөж байдаг. Ерөөсө 100% зориулалт 100%. Тэгжээж бурхан тэр хоёр хүний дунд амар тайвныг тогтоох боломжтой. За тэгээд амар тайван тогтоод ирэхээр зэрэг одоо яаж юм гэхээр нөхөр нь яг толгой болж эхэлж. Нөхөр нь эхнэрийнхээ төлөө өгөхөд бэлэн байна. Харин тэр нөхөрт захирагдах шиг сайхан юм ерөөсө байхгүй болж эхэлж байгаа хгүй эхнэр хүний хувьд. Ийм жанцантай юм байгаа байхгүй юу? Түүнээс зүгээр чи захирагдаад өөр усан тэнийг толгой байдгаа ерөөсө энэ дээр нь юу байгааг нь ерөөсө мэддэхгүй эрэгтэй хүн заавал өөртөө захирагдана гэж хүнийг хүчрхийлж ш. Энд чи гэр бүлийн хүчрхийлж ш. Чи сүнсний хүчрхийлэл байхгүй. Өөрөө гэр орноо яаж удирдах авч явах ерөөсө мэдэхгүй. Гэсэн өөрөө бас ажил хийхгүй. Өөрөө зүгээр л идэл гівтээд идэг тэгсэн мөртөө нэг босч ирэл хөөш Эфес намын 5 дахь үлэг дээр тэгж хийсэн байгаа шоо. Чи захирагдаарай чи гэж гівтээд өгдөг. Тэрийг одоо толгой гэх үү одоо олгой гэх үү тийм ээ гүшт тэгэнгүүт ихнэр нь хөрхи амтан гимшээл чааваас ингээл үзнээс эзэм намайг уучлаарай биш толгойдоо захирагдахгүй байна. Тэгээ бурхан хэлээшгүй гүчи толгойд л захирагд наадтаа битгий захирагд гэх байхгүй юу. Тэгэхээр тийм ялгаа байгаа үстэй. Нүр дахиад нэг ишил харъя л да. 1-р Коринт гэр бүлийн харилцаа яг энэ ихнэр нөхөр хоёрын хооронд үүсдэг зөрчлийн талаар Библиэлд бол зөндөө байдаг юм бэл. Уншаад хайгаал байсан чи 1-р Коринт номын 7-р бүлэг байна. 7-гийн 3-4. За энэ бас л бидний байлдааны одоо гол зэвсгүүд гарч ирж байгаа юм. Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Нөхрүүдээ. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. За одоо ер нь байна штэ. Эхнэр нөхрүүдээ. Би эмэгтэй хүн эхнэрийнхээ хувьд би нөхрийнхөө өмнө ямар үүрэгтэйгээ яс мэдэх ёстой. Яг мэдэх ёстой. Гэхдээ яг одоо би тэгэл хэртэй хувцсыг угаах ёстой. Тэгэл болоо юу? Манай охин ч аавынхаа хувцсыг угааш штэ. Тэгэхээр үүрэг нь яг юу юм? Тэгэнгүүт нөхөр нь эхнэрийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж яг юу юм? Амар гайхалтай ш. Библиэлд юу хэлсэн бэхэд нөхрөө эхнэр эхнэр чинь эхнэрийгээ чи хэврэг сав гэж бодоод түүнтэй болгоомжтой хүндэлтэй харьцаа гэж хэлсэн байдаг тийм ээ тэр чинь хамаагүй хүрчүүд хагарчдаг болор сав шиг тийм эмзэгхэн байдаг учраас гэдэг чинь нөхөр хүний үүрэг чинь түүнийг хамгаалах нүмер нөөлгөн болох тийм ээ айгүй чухал юм гарч ирж байгаа байхгүй түүнээс айгүй утгагүй ш бид нөхрийн үүрэг юу вэ мөнгө олох одоо бол Монголд бол өөрсдөө эсрэгээр эхнэр нь мөнгө олдог. Тэгээ тэр үүргээс хальсан юм яриад байгаа хөө. Библи дээрээс тэр үүргүүдэд тодруулж авах нь шүү дээ. Зүгээр амьдралаа зэгцлэхийн тулд хайх хэрэгтэй байхгүй юу? Хоёулаа сайхан сууж байгаа л те. Нэр миний үүрэг гэж юу вэ? Байгдахын тулд биш заа юу. Хараа. Би чиний үүргийг олсон шүү. Чиний үүрэг чинь энэ юм бэ? Үгүй. Битгий хүний үүргийг хайгаад бай. Өөрийнхөө үүргийг хай. Нөхөр чинь юм уу эхнэр чинь итгэдэггүй бай. Хамаагүй. Тэр чинь Библи унших дургүй бай. Хамаагүй. Өөрийнхөө үүргийг хай. Яагаад гэвэл Библи бүр амласан байхгүй юу? Чиний биеэ яаж авч явж байгаа байдлаар чинь нөхөр чинь аврагдана гэдэг нэг сайхан өгүүлбэр биччихээд байгаа шүү дээ. Чи яаж өөрийгөө гоёж хичээж чармаадаг шигэ. Чи нөхөртөө
тэр авралыг хүргэх боломжтой гэсэн байхгүй. Тэгэхээр үүргээ эхлээд тодруулна. Би үнэхээр ийм үүрэгтэй бити бичээд хандаа наагаарай заяа зүгээр л нэр миний үүрэг энэ юм байна штэ. Тэр үүргээс хальж болно штэ. Болоо. Ингээл 10 үүрэг ингээл болоо бити тиг. Зүгээр л би түрүү хэлсэнтэй би энэ хүний төлөө амьдрна. Мэдээж хэрэг тэр явцад чинь засагдах зөндөө юм гарна зүгээр санаа зовлтгүй тэгээд алдсан бол алдаан дээрээс сурч цаашаа яваад. Тэнгүүдээ бойл цаашаа юу гэж хэлж байна. Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Ингүүл эрхтэй хүмүүс тэр. Яг энийг дандаа секстэй холбоно. Тэр чи өөрийнхөө биеийг захирах эрх мэдлгүй юм шиг би мэддэг гэж вэ. Гингүүт чинь бурхан яг тэгж хэлнэ гэдгийг чи мэдж байгаа юм шиг араас нь түүнч нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдлгүй бөгөөд харин эхнэр нь захирна гэсэн бохоо. Би ч аюу гой юм олсон бохоогүй. Хоёр талыг эвлэрүүлэхийн тулд. Гэхдээ бид нар энийг зүгээр л махан биеийнхаа хүслээр л ойлгодог байхгүй юу? Гэтэ чи яагаад өнөөдөр надтай унтахгүй гэдэг байгаа юм? Ер нь чамтай Библийн дагуу ярина хөө. Нэгдүгээр Коринт 7-дугаар бүлэг гээл. Тэгээ нэг басан болоогүй Христ чинь одоо тэр ёс заншил маань бид ингээ эвдээ ийцсэн. Гэхдээ энэ их тэр тухай яриаггүй. Яа тэгэл бүр эхнээсээ Ирим хоёр нийлээд нэг бие болох тухай ярьсан. Паул юу гэж хэлсэн бэ гэхээр чи эхнэрээ хайрлахгүй байвал чи өөрийгөө хайрлахгүй байгаатай яг адилхан. Хүн өөрийнхөө биеийг хайрлахгүй байж чаддаггүй. Хүн өөрийнхөө биеийг хооллохгүй байж чаддаггүй. Хувцлахгүй байж чаддаггүй. Үгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бие биендээ хандаа гэсэн үг. Тэгэхээр энэ чи одоо бид нар ингэж ярьдаг ш. Нөхөр л бүх юмыг мэднэ гэдэг. Гэтэл энд юу гэж хэлж байгаа вэ гэхээр эхнэр нөхөр чамайг мэднэ. Нөхөр эхнэр чамайг мэднэ гэсэн үг. Та хоёр хоёулаа бие биенийхээ дээр эрх мэдэлтэй. Тийм учраас хоёулаа бие биенийхээ үгийг сонсох хэрэгтэй, хоёулаа бие биенийхээ үгийг хүлээж авах хэрэгтэй. Яг тэндээс чинь нэг шийдвэр гарч ирэх ёстой. Ингэж чадахгүй байгаа юм чинь бидний хооронд яаж амар тайван байх юм бэ? Тэгээд нөхөр нэг юм хэлэхээр эхнэр нь амар тэнэг мэнэг гэл ингээл дөнгөд нөхөр эхнэр нь нэг юм хэлэнгүү нөхөр нь чи юм уу юм дуугаа вэ? Би бол чиний толгой гэл ингээл хоосон томрол. Тэгэхээр энд ерөөс амар тайван хизээж ирэхгүй бөгөөд тэр айл дотор амар тайван гэж юм ерөөс мэддэгдэхгүй. Байнгын зөрчил үүснэ. Тэгэхээр Библиэлд бидэнд хилээд өгсөн байгаа шиг ер нь бол бид нар эхнэр нөхөр хоёр удирдан жолоодохын хувьд нөхрийг бол мэдээж хэрэг тэргүүнгээ тавьсан байгаа. Гэтэ тэргүүн шиг болох тухай яриад байгаа. Толгой шиг болох тухай, үүргээ мэдэх тухай, тийм ээ, үхтэл хайрлах тухай бурхан бидэнд заагаад байгаа байхгүй. Мөн эхнэр хүн ямар байх ёстой, үүргээ мэдэх ёстой. Дээрээс нь бас өөрийнхөө зориултыг мэдэх ёстой. Тэр бас би бүх юмыг мэдэх ёсгүй байна гэдгийг мэдэх ёстой. Харилцан бид нар бие биендээ захирах 100% байгаа ёстой. Нөхөр чи бие мэдэхгүй, эхнэр чи мэднэ. Эхнэр чи бие мэдэхгүй, нөхөр чи мэднэ гэсэн баг. Тэгэхээр би дураараа байж ерөөсө болохгүй болчиход байна шүү дээ. Тийм биз дээ. Би амьдралдаа маш олон удаа дураараа авирилж ирсэн учраас энийг маш сайн мэднэ. Дараад нь дандаа ичдэг байхгүй дураараа байсныхаа төлөө. Бид нар тийм биш. Ганц бие байхдаа бид нар тийм байгаа. Тийм л учраас гэрлэлт өөрөө айгүй чухал шүү дээ. Одоо тэгээд шүү дээ ийм байхгүй юу? Би ингээл өнөө өглөө бодчихлаа. 20 жил 20 жил бурханд ямар хэцүү байсан болоо 20 жил энийг зөрүүд авгаатай зодтолдох гэж тэгээд мэдээж бурханд хэцүү байгааг байх л та. Надад л хэцүү байсан баг. Бурхан энийг хүнийг ингээл нэг эхнэр болгож авчих гал ингээл зүтгэл ингээл ажиллаа. Гэхдээ зарим хүнд бол эн чинь сайхан боломж. 20 жил одоо тий ажилласан ажиллагааг та 2 жил бурхан тань дотор хийх боломжтой байхгүй. Эн чинь хүнийхээ зөрүүдээс л болоод байна шүү дээ тийм ээ. Дараагийн 40 жилийн амьдрал бүр илүү хурдцтай, маш хурдцтай хувьсан, өөрчлөгдсөн. Тийм он жилүүд байхын төлөө одоо бид нар явж байгаа бол дөнгөж амьдрал нь эхэлж байгаа тэр хүмүүс. Дөнгөж амьдрал одоо хамт амьдраад 1-2 жил болж байгаа тэр хүмүүст сурах сайхан боломж шүү дээ энэ чинь. Эний чинь ингээд сураад авбал заавал 20 жил ингээд дүлээрээ те ингээд зөрүүлээд ингэж. Гэтэ би амьдралдаа хайртай л та. Бүх он жилүүддээ би хайртай. Тийм болохоор зэрэг бид нар өөрсдийн дотор хүчтэй ажиллах тэр бурхны дуу хоолой тэр бурхны үг одоо тэр бурхны гүн ажиллагаануудад өөрийгөө зориулах тусам тэр амар тайвныг өөрийнхөө дотор авна. Эхнэр нөхөр хоёр хоорондынхоо ойлголтыг цэгцлэх тусам бид нар хоорондоо яг тэр амар тайвныг хамтран эзэмшигч нар нь болж ирнэ. Хүүхдүүд шууд тэр чинь хараад мэднэ. Зүгээр л амар тайван. Амар тайван гэхээр огт хэрэлдэхгүй те ингээд бүр ингээд амар ядаал хэрэлдэх гэсэн ч ерөөсө болж өгөхгүй. Тийм биш. Хэр тухай ерөөсө яриаггүй. Бид нар хүчтэй маргах үе зөндөө бий.
Байж хүний амьдрал юм биш. Харин хамгийн гол нь сүнс дотор яг амар тайван яг нэг юмыг олоод харчихсан тийм ээ. Яг нэг адилхан бодол санаатай явж идэг. Яг нэг тэгэхгүй ингээл одоо ингээд зарим ихнэр нөхрүүдийг харж хахад бүр ийм хараа. Нөхөр нь зөв ч юм ярьсан, буруутах нь буруу ч юм ярьсан, буруутах нь. Яа гэвэл зүгээр бүх хандлага, бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүчээрээ түүний эсрэг байгаа байхгүй. Сайхан юм ярьсан ч муухай тэнэг мангар, гой муухай юм ярьсан ч муухай тэнэг. Тэгчээ яаж амьдрах уу хамтдаа цаашаа. Тийм болохоор зэрэг бид нар зүгээр энэ жирийн юм шиг боловч үннийг Библи дээрээс харах юм бол бидний амьдрал дотор маш хүчтэй амар тайван нутаглах боломжтой. Тэгэхээр эхнэр нөхөр хоёрын хараа нэг хийж байгаа үйлдэлүүд маань яг үүнээсээ үүдээд нэг тэгэнгүүтээ оюун санаа сүнс сэтгэл нь бас яг адилхан нэг болж орж ирж байгаа юм. Тэгэх юм бол тэнцээ амар тайван тогтно гэсэн. За тэгэхээр яаж яах вэ гэхээр зэрэг эхнэр нөхөр хоёрын хооронд амар тайван тогтлоо. Чуулган дотор орж ирэхэд чуулган чинь юу юм бэ? Байгуулагдж байгаа гэр бүлүүдийн чуулган байгаад байгаа үстэй. Эсвэл амар тайвныг дотроо нутаглуулсан тэр хүмүүсийн чуулган байгаад байгаа ш. Тэгэхээр бид нар бусдаа яаж амар тайван тогтоож чадах вэ гэдгийг мэдэх ёстой. Мэдэж эхлэнэ гэсэн үг, сурж эхлэнэ гэсэн үг ойлгож байна уу? Тэгэхээр сүм чуулган дотор явж байгаа хүмүүс бид нар яагаад бид нар ингээл 2-3 жилийн турш ингээл хараа хүмүүс их сонирн байхгүй юу? Манай ингээл семинар дээрээ сууж исэн хүмүүс зарим нь яхтай гэж мэддэг юм ярьдаг. Заримлах төвшин өндөр юм ярьдаг. Янз бүрийн юм яриад байдаг. Тэрэндээ ерөөсөө биш. Бид нар зүгээр хүмүүсийн ойлголт яг бурхан яаж л зэгцрээсэ гэж үзчихээд тэр хэмжээнд зэгцрээд хүмүүс нэг бодол, нэг санаан дотор алхах тэр гайхамшигтай зүйлсүүдийг хараасай л гэж үсээд байгаа шүү. Ерөөсөө тэрний тулд бид нар сургаж байгаа байхгүй хүмүүс. Тэгээ ингэж ярьсны эцэс тэс хүндлэн юм яруу сонирн бидтэй. Ингэж их нүр хөдөлмөр зарцуулж тийм ээ нэг хэсэг нь сонсож нэг хэсэг нь ярьж яснаа яг сүм чуулган болоод ирсэн чинь тэс хүндлэн хийвэл аимшигтай юм болно ш. Тийм л учраас бид нар дахиж алдахгүй тул бүх хүмүүс яг нэг зүйлийг олж хараасай. Бүх хүмүүс яг нэг ойлголттой байгаасай гэж ингэж хамтдаа цуглаж байгаа байхгүй. Тэгэхээр амар тайван бол боломжтой юм, бүрэн боломжтой. Маш боломжтой. Би нэг төгсгөлд нэг юм ярмаар байна л да. Энэ миний хувьд бол өчигдөр өнөөдөр маш их бодогдсон зүйл аа. Бид нар штэ хуучин гэрээний бурхан шин гэрээний бурхан гэж юу н ялгарлан унчих үедээ мэдээ болгоомжтой сайн харж байхгүй. Ялгуурлж бодох хэрэггүй юм аа ард түмээ. Одоо бидний дунд байдаг энэ ойлголт бол аюултай байхгүй юу? Бид нар өнөөдөр хайрын тухай ярьж байна, уучлалын тухай ярьж байна, бид нар хараал, өрөөлийн тухай хүртэл дурдлаа тийм ээ. Бид нар амар тайвны тухай дурдж байна. Энэ бурхан чинь тийм ээ. Хуучин гэрээний үед ч амар тайвнаа хүмүүст өгж ирсэн. Хуучин гэрээний үед ч хүмүүсийг хайрладаг байсан. Хуучин гэрээний үед ч шийтгдэг байсан. Шин гэрээнд ч гэсэн адилхан. За тэгвэл одоо нэг асуулт гарч ирж байгаа юу? Асуулт гарч ирж байгаа нь юу вэ гэхээр шин гэрээний бурхан чинь илүү нэгүүлсэнгүй шүү дээ гэдэг. Зүг над руу хар. Илүү нэгүүлсэнгүй шүү дээ гэж хэлдэг. Тэр бурхан илүү нэгүүлсэнгүй биш. Тэр угаасаа нэгүүлсэнгүй. Санаа нийлж гэнэ үү? Хуучин гэрээнд тэр нэгүүлсэнгүй байсан. Би батлая. Хуучин гэрээнд хүн гим хийчих юм бол өөрийнхөө цусыг урсгаад надад авцар гээгүй. Малын цус байхад надад хангалттай гэсэн бурхан. Нэгүүлсэнгүй биш гэж юу? Нэгүүлсэнгүй. Гэтэ нэгүүлсэнгүй бурхан гэж ярихдаа нэгүүлсэнгүй гэдэг үгийг нь бид нар яаж ойлгож яана вэ гэдгээс нэгүүлсэнгүй гэдэг үг чинь гарч ирээд байгаа байхгүй. Хэрвээ нэгүүлсэнгүй байдлыг бид нар тэр барагтай бол уурладаггүй хүнийг ер нь өрөвдөн өршөөж хайрлагтай баян, уурлагтай хоромхон зуур, хайрлагтай айгу удаан гэж ойлгох юм бол бурхан хуучин гэрээнд ч нэгүүлсэнгүй байсан. Өнөөдөр илүү байгаагүй. Тэгж яг хуучин гэрээнд илүү нэгүүлсэнгүй байсан заяа. Яагаад? Яагаад гэвэл чи гим хийлээ. Чамайг өөрийнхөө хоолойг отлоо цусаа уусах гээгүй. Малынхаа цусыг л би чамайг уучлая гэсэн байхгүй юу? Тэгээ би чамд иш үзүүлэх чиг өгье. Би тэрнээр дамжуулаад ярина. Яагаад гэвэл ариун сүнс танал байхгүй учраас. Та нар зүгээр тэр иш үзүүлэх чинь дуу хоолойг дагаад явхад надад хангалттай гэж хэлсэн байхгүй юу? Юу хийх вэ? Юу хийж болохгүй гэж чинь дураад л бичээд өгцөн байхгүй юу? Нэгүүлсэнгүй биш гэж юу? Тэгтэл харин нэгүүлсэнгүй одоо шинэ гэрээнийх бүр нэгүүлсэнгүй гэхээр ингэж бодоод ах шүү. Хуучин гэрээнд бол бурхан те гим хийгээл гим хийнгүүд нь шууд чулуугаар чулуудаад алчдаг байсан. Одоо бол тэгэж алхаа байцсан гэдэг байгаа байхгүй. Бас л нэгүүлсэн талаарх ойлголт буруу байна. Бурхан малын цус өргөөд хүний гимийг уучирдаг байсан. Гисэн ч гэсэн хүний зүрх сэтгэл ерөөсөө өөрчлөгдөхгүй байгааг тэр харсан. Тийм учраас бурхан бүх хүмүүст ариун сүнс яг адилхан байхаар
хүүгээ илгээсэн байна. Мал илгээгээгүй байхгүй юу? Эсвэл одоо юу гэдгийг те мал биш хүүгээ өөргө цорын ганц хүүг илгээсэн. Хүүн өгсөн, цусаа урсгасан тийм ээ. Одоо бид нар түүний цусаар